Авилгын индекс доогуур байгаагийн сөрөг өрнөлөөг хамгийн их мэдэрч үр дагаврыг нь хүртэж байгаа бүлэг бол иргэдээ. За иргэд наад захын үндсэн эрх олох эрүүл мэнд боловсролын үйлчилгээ авахтаа хүн суртал, танил тал зэрэг ашиг хонжоо харсан нөхцөл байдалтай цөөнгөө тулгарч байгаа. Энэ мэт авилга өгөх нь сонголт биш шахалт болж хувирсан болохыг иргэд хэлж байна. Тийм биш. Юун дээр гарсан байсан шүү дээ. Сошиал дээр авилгын индексээр нэлээ 10% бараг ухсан байна гэдэг. Уу яг бодит байдал дээр гадуур байгаа нөхцөл байдал бол авилгын индекс нэлээ өндөр байна гэдэг хүмүүс ер нь төрийн албан шат одоо тэр бас мэдээлэлүүд айгүй их яваад байгаа шүү дээ. Зөвхөн доод шатны удирдлагын хүмүүслэхэд айгүй их юм зохицуулж ганц цаар болгож байна. Тэн дээр ер нь бол нэлээ шүүмжлэлтэй л байна. Энтэй бол эвлэрмээр байгаа байхгүй юу? Ерөөс манайх баг эвлэрэх талд болцсон. За нэг гайгуу сургуулцуулах чи нэг ахуул өгч шүү хөдөлдөг. За нэг имлэгт үзүүлээ. Тэ? Гайгуу шинжилгээ өгч чи гайгуу имлэгт очив. Танил талгүй бол сар 45 хоног 50 хоног хойшлогдчих шүү дээ. Давай мөнгөтэй зүрхтэй танил талтаа болж нэг эмчрүү нэг тэр тухайн эмнэлгийн хүнлүү даа яриад энэ манай дүү очих чинь манай найз наадгаа үзүүлгээд ингэ яг одоо дүүрэг төрөлт тийм асуулт байна шүү дээ. Яг нууцгүй ярихад энэ мал авилгалын их ус. Айгүй том богшсон байгаад байна шүү дээ. Амар том төр бусад бизнес эрхлэгчид айгүй жижигэрсэн. Ер нь бол төр бол хамгийн том бизнес эрхлэгч болчиход байна. Энэ утгаараа тэгээд ер нь бол авилгын индекс өндөр байгаа нь бол угсаа ойлгомжтой шүү дээ. Төрөө жижигхэн байхыг хүсэхгүй байна. Ер нь бол төсөө танахыг хүсэхгүй байна. Тэгээд ер нь бол аль болох ард түмэн болон бизнес эрхлэгчтэйгээл ер нь боомлох ийм арга хэмжээ л явуулж шүү дээ. Яг үндэл үйлчлэгээний газруудаар бол нэлээ илвэг тохиолддог шүү дээ. Ер нь бол төрийн байгууллагуудын тийм ээ ажил төрөл хөөцөлдөх очир дугаар ер нь тийм л газар дамаа банк байна. Иймэрхүү газраар л илбэг ер нь байдаг да. Тэр нь л ер нь одоо салж чадахгүй хөшил болчиход ах шиг байна л да. Ерөөс дор бол авилгал авж байгаа шүү дээ. Бүх газар. Одоо авилгалгүй байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Яаж олигтой байх? Яа дээшлэх юм?